Сайн мэцхан хүүхдүүдийн бичид маань та бүхэндээ томуу тус төвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргье. Томуу тус төвчний 70-80% сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн насны өвчлөл эзэлдэг юм байна. Учир нь бид сургууль анги танхим дээр ханиадын вирус тарах магадлал өндөр байдаг юм байна. Иймээс би сургууль цэцэрлэгийн удирдлагууд эмч багш нартаа дараах зөвлөмжийг хүргэж байна. Нэгдүгээр сургууль цэцэрлэг хүүхдийг хүлээн авахдаа биеийн байдлыг нэгтэлж хэрв томуу төст ханиадны шимж тэмдэг илэрх юм бол сургууль цэцэрлэгээс нь 7 хоног чөлөөлж гэртэн тусгаарлаж бүрийн идэвхснийхаа дараа хүлээн авахыг зөвлөж байна. Багш ажилчдын биеийн байдал эрүүл мэндийг өглөө болгон хянаж хэрв томуу төст ханиадны шимж тэмдэг илэрх юм бол ажлаас нь 7 хоног чөлөөлж хүүхдүүдэд халдвар тархахаас сэргийлээрэй. 3-дугаарт сургууль цэцэрлэгийн өдрийн цай, хоолны цэцгийг амин дэмээр баялаг, ичдэг сайтай хоолоор бүрдүүлж, анис цэцэрганд нэрс арцыг халуун мүлээнээр нуулгахыг зөвлөж байна. 4-дүгээрт цэцэрлэг сургуулиас чинь хэн нэгэн хүүхд ирээгүй бол утсаар тодруулан хэрэг өвчлсөн тохиолдолд эмчэд үзүүлэн бүрийн илгэснийхаа дараа сургууль цэцэрлэгтээ ирэхийг зөвлөөрэй. Сургууль цэцэрлэгийн анги танхим, бие тамирын зал нь чихтэй цэвэрлэгээ агааржуулалтыг өдөрт 2-3 удаа хийж анги танхимын дулааныг 18-аас 20 эмд байлгаарай. Хүүхдүүд та бүхэндээ томуу тус өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг бичид маань миний бие хүргэлээ.